Дэлхийн монголчуудын эмнэлэг радио 88-ны урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтхыг 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс үдээ хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 12 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 19-ний пүрэв гарагийн үдээ хачир нэвтрүүлэг хайрын түүхээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөнхбат гэрлээ за найруулагчаар Од Эрдэнаар ажиллаж байгаа. Өдрийн төргийн. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Folioforte 800 фолийн хүчил за мөн хүнс комплекс Smoked and Rub Bacon-оор хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд өнөөдөр алдартай хосуудын хайрын түүхийг ярьж өгнө. За өнөөдөр бид дарангуйлагч, зартай дарангуйлагч ийм хосын хайрын түүхийг ярьж өгнө. За энэ хүн бол Филиппиний төрийн эрхийг 21 жилийн турш барьсан. За ингээд төрийн эрхийг барих хугацаанд сонгуулийн лойвер хийсэн, улс төрийн докторгүй байдал үүсгэсэн, маш олон хүний эрхийн зөрчлүүд улс оронд нь үүссэн. За тэгээд дээрэс нь энэ хүний гэр бүл, ойр дотныхных нь тэр замбраагүй тансаг амьдрал нь бүр маш олон хүний дургу хүргэсэн. За ингээд Фердинанд Маркос гэж Филиппиний дарангуйлагч удирдагчийг 1986 онд төрийн эрхээс хүчээр татан буулгасан. За гэхдээ өнөөдөр бол энэ хүний улс төрийн тухай биш, харин хайрын түүхийг нь ярина. За Фердинанд Маркос гэж энэ Филиппиний ерөнхийлөгч байсан хүн өөрөөсөө 12 дүү Эмелда Ромуалдес гэдэг ийм бүсгүүд бүр ухаан мэдрэлгүй дурлаад эхнэр хүүхдээ хаяад за ингээд гэрлээд за ингээд энэ хоёр хэрхэн Филиппиний одоо юу гэдэг амар байдлаар удирдсан тухай ярьж өгнө. Эхнэр нь 3000 хос худалдаа гэж чигдчихлээ. Тийм. Тэгсэн чи 3000 хос худалдаа гүүштэй 1060 л байгаа шүү дээ. Яа миний 44 бол одоо яг юу юм бэ хажууд нь яа ичмээр баг ичиж амьдр гэж зүгээр л ингэж амьдрахаар өхөөч гэдэг шиг. Яа за дэлхий дээр нэрийг нь сонсоод одоо ч ард иргэд одоо айц хүйцтийн бүрэн автдаг аимшигтай хэрцгий догшин сувдаг шунхаа эрх мэдэлтэй ингээ бүрэн живчгсэн олон дарангуулагчид бол байсаар ирсэн одоо Саддам Хусейн Гитлер гээл бид нар ингээ мэддэг штэ тий одоо ч гэсэн Солонгост ингээ бүр үе дамжин улиран ирсэн хүмүүс бас байсаар л байгаа штэ тэгвэл өнөөдөр нөхөр нь ард иргэдээ ингээд ирүүдэн тамлаад хавчин шахаад хөнөөж явахт ихнэр нь нэмгэн торгоор хийж заяо. Дээр нь гараар чимэглэн гойсон ийм зөөлөн ариун цэврийн цаас ер нь бол зүгээр ингээд торгон ийм одоо альчуураар нэг ширхгийг нь 20 Америк доллараар худалдаж авч байсан ийм дүүлэнтэй өгзгөө арчгач штэ. Йоо, нойлын цаас нь. Тий. За ийм дүүлэнтэй шуугантай зартаа дарангуулагч басын хайрын түүхийг ярьж өгөх нэ. За тэгээд 1980-ад оны 20 доллар өнөөдөр бол 58 66 доллартай тэнцэж байна гэхлээр нэг бөөрийнхээ ариун цэврийн цаасыг л одоо Монгол мөнгөөр 210 мянган төгрөгөөр авч яасан гэсэн үг шүү дээ юм уу? Супер. 210 мянган нойлын цаасаар чи бүксээ арчиж үтсэн юм уу? Яа. За тэгээ гинтхэн эхэлж галц огтоогоор үргэлжилсэн энэ хайрын түүхэн дээр цаашид бүржиг тансаглал яригдана гэж. За Фердинанд Маркосын товч намтрыг одоо хүргэе. За Филиппин улсад Маркосын гүрэн гэж байна. За энэ ямар учиртай юм бэ гэхээр Маркос гэж энэ хүний гэр бүл ингээд нөгөө Маркос гэдэг овогтой улс төрчид байна. Төрийн өндөр албан тушаалтнууд байна. Ингээд Филиппин даяар том албан тушаалд сууж исэн ийм бүхэлдэн том овог байна. За өнөөдөр хайрын түүхэн ярьж өгч байгаа Фердинанд Маркос хэдийгээр албан тушаалаас татан буугдсан, цөлөгдсөн ч гэсэндэ өнөөдөр энэ хүний хүү Маркосын хүү Бомбон Маркос Филиппиний ерөнхийлөгчөөр 3 дахь жилдээ ажиллаж байна. Тэгэхээр одоо дахиад эдний гэр бүл удам нь яваал байгаа. Тий, Маркосын удам бол Филиппинд одоо ингээд баг шашин шиг болчихсон. Ийм зарим нэг хэсэг нь бол үнэхээр их дэмждэг, нэг хэсэг нь бүр айдаг. Тий, ийм удам. Тэгээд энэ хүмүүсийн одоо чинь Маркосын удмынхны 300 гаруй хүн байдаг гинэ. Маркосын удам гэдэг ингээд. Тэгэнгუთ энэ 300 гаруй хүмүүсийн хөрөнгийг нийлүүлвэл 90 тэрбум доллар болдог. Базар байна за. Тий, үнэхээр баг удалчууд уусаасаа баяжих уу. Ийм байдгаа гэж Pickup Zero гэдэг сайтаар бичсэн байна лээ. За, Филиппинд Фердинанд Маркос бол улс төрч төрийн удирдагч гэхээсээ илүүгээр бүр дарангуйлагч, авилгад идэгдсэн засгийн толгойлогч гэж ер нь бол хүмүүс жоохон дурамчхан байдаг. Тий, тэгээд 3 дахь үеийн улс төрч гэнэ энэ Фердинанд Маркос гэж хүн. Өвөө нь бол зүгээр л тарич байсан. Гэхдээ Филиппиний хувьсгалын дараа нутгийнхаа шүүхийн шүүгчээр томилогдсон. Өвөө нь харин аав нь болохоор Мариано Маркос гэдэг ийм хуульч конгрессийн гишүүн байж. Фердинанд Эммануэль Идралин Маркос сеньор гэж бүтнээр нь
За энэ хүн 17 оны 9 сарын 17-нд төрсөн. Аав нь бол нэлээд сэргэлэн ийм овсгоотой нөхөр байж харамсалтай 45 онд Японы талтай үгсэн хуйвилдаад Японы сурталчилга хуулгийг түгээн дэлгэрүүлсэн гэж буруутгагдаад тэгээ Филиппиний партизануудын гарт алуулсан. За ингэж хөхтэй аавыг нь тэгвэл Филиппиний партизанууд эх орноос урвсан Японы талд үйлчилсэн ийм урвагчийг одоо юу гэдэг цалгаан зээрлүүлэх хүмүүст одоо юу гэдэг айлгуулах үүднээс од сүхрт ингээд аавынх нь биеийг хүлж ягаад биеийг хитэн хэсэг тасар татаж хаяад амар юм бэ бурхан минь. Тэгээд тэр ингээд тасарсан эрхтнүүдийг энэ тэнд ингээд одоо юу гэдэг үлгэж зүүгээд за ингээд Японы талд үйлчилсэн эх орноос урвсан одоо юу гэдэг те Маркос гэж одоо юу гэдэг Мариано Маркосын цогцос гэж харуулж ирсэн. За ингээд аав нь ингээд алуулсан. За нутаг орондоо урагчийн гэр бүл гэж нэлээд надлагдчихсэн. Гэхдээ ээж нь болохоор Хосефа Маркос гэж нэлээд чинэлэг айл ийм охин байсан учраас ээж нь ингээд буцаад төрхөмдөө гэртээ очисон. За ингээд дайн болохоос өмнөх жилүүдэд бол Фердинанд Маркос аав нь ээж нөгөө газрын эзний охин Баяали хүүхдээс учраас за аав нь бол тухайн үед бас л нэлээд одоо юу гэдэг сэргэлэн ийм улс төрч конгрессийн гишүүн байсан учраас маш хангалуун элбэг хангалуун өссөн юм байли. Тэгээд сургуульд орохдоо нөхөр бол төрлөх хэл болох Илакано гэдэг ийм хэлээр ярьдаг байсан гэд. За Илакано гэдэг хэлээс гадна Испанч юу Филиппин чинь Испани харьяа байсан. Харьяанд байсан. Тийм учраас Испанаар чөлөөтэй ярина. Тэгээд ээж нь бас англиар яриулдаг байсан. Тэгэхээр ингээд Испани, англи хэлээр давхар ярьдаг. За ингээд Филиппин чинь 333 жилийн турш Испани колони байсан. Тий одоо улсынх нэр нь хүртэл Филиппаны нутаг гэсэн үг шүү дээ. Филиппин гэдэг. Тий тэгээд нөхөр бол аав нь урагч гэдэг ингээд алуулсан. Тэгтээ бол эмээ ээжийнхээ аав дээр эмээ өвдөр нэлээд элбэг хангалуун өссөн, сайнч боловсрал эзэмссэн. Тэгээд ахлах сургуулаа төгснөхийн дараа Филиппиний их сургуульд эрх зүйчийн мэргэжлэр сурч эхэлсэн гинэ. Тэгээд оюутан байхдаа бол зүгээр ёстой жинхэнэ супер гимээр оюутан байсан. За маш од сурлагатай. Тэгээд усанд сэлдэг, бокс тоглодог, бүхий секцэнд явдаг. Тэгээд хажуугаар нь тайлбарлагч хийдэг, мэтгэлцээний клубт мэтгэлцдэг. За их сургуулийнхаа сонинг эрхлэн гаргадаг ийм нийгмийн идэвхтэй. Ийм залуу байж. За тэгээ бүр зогсоод энээсээ болоогүй бэлтгэл офицерын сургалтанд хамрагдаад за ингээд 3 дугаар зэргийн дислэгт цолонд хүрсэн. За энэ үедээ Винтоп бууг маш сайн эзэмссэн. Одоо мэрэгэн бууч маш сайн бууддаг байсан. Бүр үндэсний шгшээ багта тамирчин одоо мэрэгэн буучаар тамирчнаар шалгарч ирсэн ийм хөр юм байна. За махав яг үнийг ийм хит одоо юу гэдэг төгс гэмээр ийм намтрыг ингээд хүмүүс бол нөгөө дарангуулагч учраас судлаа зохиож бичсэн байхаа гэж утсан. Гэтэл яг үнэндээ үнэхээр тийм чадварлаг нөхөр байсан. Тэгээд 39 онд их сургуулаа төгсөөд хуульчийн шалгалт өгөхөд Фердинанд Маркос улс даяар шалгалтанд хамрагдсан хуульчдыг 9235 оноогоор илт давмгаа нэгдүгээр байранд орж ингэж хуульч болж ирсэн. Тэгэхээр үнэхээр супер нөхөр байсан юм байна. Тэгээд 39 онд аавынх нь улс төрийн яг өрсөлдөгч болох Хуулиа Налудасан гэдэг ийм хүн яг сонгуулийн өмнө аавт нь өрсөлдөж исэн. Сонгуулийнхаа өмнө гэрийнхээ гадаа Винто буугаар ингээд холоос цохондоо буудуулж алуулсан юм байна л да. Яана за. Тэгсэн чинь энэ хэргийг энэ Фердинанд Маркос аавтайгаа нийлээд авгахтайгаа нийлээд юу байсан алсан байх гэж Филиппинчүүд юу боддог гэн. Одоо ч гэсэн угаасаа Фердинанд Маркос бол юу Винтовоор маш сайн боддог. Холоос маш сайн боддог. Тэгээд хэргийг мөрдөөд үтсэнгүүд Винтовоор буудуулсан байдаг. Холоос цохондоо буудуулсан байдаг. Тэгээ яг шүүхээс ингээд шүүсэн ч гэсэндээ яг хэргийг нотолч чадаагүй ингээд 40 онд цаатгцсан. За тэгтэл Фердинанд Маркос бол ер нь аавхаа өрсөлдөгчийг тэгж алсан гэж үздэг гин. Зүүнгаар харин тий. За тий. Тэгээд 46 оны 7 сарын 4-нд Филиппин Испаниас тусгаар тогтносын дараа Фердинанд Маркос дайны гэмт төрөгтнүүдийг шүүсэн юм байна. Тэгэхэд дайны гэмт төрөгтнүүдийг шүүсэн 7 прокурорын нэг болж гарч ирээд ингээд хүмүүст илүү их танигдаад нөхөр улс төрд орсон. Ийм нөхөр. Зөө. За хоёул хамтран аялагчаа яриад үргэлжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 23 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар Хүнс комплексийн Smoked and Raw Bacon хамтран ажиллаж байна. За өглөөний цайнда та зүгээр ингээд гой бэлэн бэкон аваад ичиж болно. Эсвэл яг гой нөгөө өндөгтэйгөө шараад ингээд жинхэнэ англи маягийн нэрээ шарсан ийм бэконтой өглөөний цай авъя гэвэл энэ Хүнс комплексийн за smoked болон raw гэдэг энэ хоёр бэконийг та сонгож болно. Raw bacon гэдэг нь бол түүхүй шарах ёстой. Smoked бол утцсан бэлэн хэрэгэлдэг ийм бэкон. Юу одоо ингээд бидний ийм том буудал муудал ямар ийшээ тийшээ явж үтсэн байсан ч биш. Тэгэд манай найз охин хэлэхгүй хөө энэ юу яадаг
Яаж Улаанбаатар зочид буудал, Баянгол зочид буудал модалж ингээ өглөө болгоо ингээ тэр буудалтад байгаа хүмүүст ингээ гой өглөөний цай гэдэг нөгөө бүфэ гэж тэр үед мэдхгүй шүү дээ ингээ өөрөө ингээ идэх юмаа сонгоод авдаг. Тийм өглөөний цай байдаг гэж шүү дээ. $10 гэж хоёул мөнгөө цуглуулж байгаа тийм цайнд орж үзье л та гэж заа юу. За тэгээ бид нэр тгийгээд нөгөө дөнгөж төсөөд ирсэн оюутан болоод ингээ хотод ажил хийж байгаа шүү дээ тий. Тэгээд мөнгөө цуглуулж агаад бүр өглөө хар үүрээр 7 цаг багш бүр ажил болгоод тэгээ Улаанбаатар зочид буудлын өглөөний цай одоо анх удаа орж үзэж шít брекфаст. Тэгээд нэрэл өстой яг тийм юм бэлээ. Тэгээд анх удаа энэ одоо омлетыг би ингээд омлет авъя гэдэг нь нөтгч ингээд миний нүдэн дээр хүн гоё шарж өгч байгаа шít. Тэгэнгүүт анх удаа би тэнд тэр энэ бекон гэдэг ямыг идэж үзээд омлеттэй ингээд хадаад идэнгүүт амар гоё амттай. Вау. Гахаамаг зүгээр гахаам. Ийм гоё амттай гэдэм үү гэж үзчихсэн. Тэгээд одоо тэгсэн чинь юу вэ бид нартэй ийм гоё сонголт өөртөө ингээд хүнс комплекс маань өөртөө ингээд хийдэг болцсон байна тий. Одоо энэ чинь гадаад бададаас л оруулж ирдэг байсан байлгүй тий. Тухайн үед бол тий. За тэгээ гоё наа ингээд юм хөгжөөд одоо Улаанбаатар хотын сүлжээ дэлгүүрүүдээс та худалдаа авах боломжтой болсон байна. За ингээд эднийх юм шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа. Тэгэхээр талид дэлгэрэнгүй мэдээллийн 77182222 гэдэг утаснаас аваарай. 7718 22 22. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хүнс комплексийн Smoked and Raw Bacon хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөө ачаар нэвтрүүлэг хайрын түүхээрээ үргэлжлэн ирэх сонсогч танд шууд урж байгаа. За би одоо Imelda Marcos-ийн товч намтрыг хүргье. За үнэхээр гоё хүүхэн. Тийм ээ. Үнэхээр гоё хүүхэн. Манайх орж ирээд хараарай. Одоо бид нар чинь нөгөө нэг Филиппинчууд гэхлээр хаасайгүй л баандууд нь байж идэг тий. Айлч газар очисан хард рокод ороход Филиппин баандууд л дуулж идэг шүү. Тийм үстэй. Тэгээд нөгөө гэрийн үйлчлэгчээр идэрч амар бүр нэг юм хүний төлөө үйлчлэгийн төлөө төрсэн юм шиг хүмүүс байдаг штэ тий. Одоо манайд ч юм бүр Филиппинээс үйлчлэгч авчирдаг хэмжээний айлууд ч бас бий болсон байна штэ тий. За Филиппиний төмөр ирвэхэ Imelda Marcos-ийн хэрэг сэтэрсэн тансаглалын талаар бол дэлхийд даяар түгэн дэлгэрсэн ярианууд эцэстээ үнэн худал нь мэдэгдэхгүй бүр ийм үлгэр домхийн шинжтэй болцсон байдаг. За нөгөө торгон ариун цаа сэргэлдэг байсан. Дээрээс нөгөө 3,000 гуталтай байсан. Төрийн мөнгөөр туйлсан гадаадад аашлал хийхдээ заяо. Хитэн зуун зарц барлаг ингээд дагуулж авахаасаа гадна 2-3 өдрийн айлчлал 2-300 чимдаантай явдаг заяо. Йоо. За ийм ярианууд бол ерөөсөө ингээд байнга л байж байдаг. За манай гаригийн орчин цагийн түүхэнд байсан хамгийн тансаг, хамгийн ямбтай хэрэглээтэй энэ тэргуун хадагтаан хэрэглээ болон гаргаж байсан шийдвэрүүдийг дагсан үгс нэршил бүр ингээд шинээр үсэж бий болсон. За жишээ нь Филиппинчууд одоо ингэдэг гинэ. Emildific гэдэг тийм штэ тий. За энэ юу хэлээд байгаа юм бэ гэвэл ямар нэг зүйлийг ингээд хэтрүүлэн хэрэгэлдэг бүр хэрэгс хитэрсэн тий. Хэрэглээтэй ингээд тансагладаг. Ингэж тансаглаж цамаан загнахаасаа ийм ичтгүү айдгүй хүнийг хэлдэг. За бүр. За. Наад муучстай амар балер Emildic аахгүй. За тэрвэл Emildific аригчин гэвэл заяо. Бүр ингээд нөгөө нэг улаан цагаандаа гарцсан нэг юм бүр ингээд архины хамааралтай арх нөхрөд нь штэ тий. Ийм архичин гэж ойлгож болно. Наа чи бүр Emildific архичин штэ. За Филиппини Мари Антониет гэж таарухнаар ингэж түүхэн тэмдэглэгдээ үлдсэн нэмэгтэй бол цагтаа гоо сайхнараа үнэхээр Аз утга баруун оны орнуудын удирдагчдыг байрц алдуулж явсан. Яг ингээд баахан зарц баралгаа дагуулад ингээд онгоцноос бууж ирэхэд нь гайхаж ухтаж авдаг гэж аахгүй ямар ч орон тэгэл наадах чинь нөгөө тэргүүнүүдийн ингээд зүгээр базаал ямар нэгэн байдлаар ямар ч байсан улстай нэг юм чирээл ирдэг гэсэн айхтар заяо. За ингээд гоо зөвслөнтэйгээс гадна бие сайхан авч явдаг, урлаг уран сайхны мэдрэмжтэй, царайлаг төгс тэргүү хадагтаа гэж эх орондоо үнэлэгдэж, хайрлагдаж явсан үе манай Imelda Marcos бол байгаа байлгүй л яг. За үнэхээр жаахан Imelda гэдэг энэ бүсгүй совдог шунхаа эмэгтэй байсангүй. Угаасаа тэгээ төртөн гэж байхгүй шүү дээ гон чи. За Imelda Remedios Visitación Romualdez гэдэг ийм нэртэй. Заяа. 1929 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Манила хотын San Miguel дүүрэгт хуульч аавынхаа 11 хүүхдийн 6-ах нь харин ээжийнхээ анхны охин нь болж бол мэндэлсэн. Imelda-гийн ээж нь өөрөө нөхрийн 2 дахь эхнэр нэсэн байна шүү дээ, тэ. За үг эцгийн талаасаа Испани Андалусиада алдартай ийм уран дарахны гэр бүлээс гаралтай Imelda католик шашинтай чинэлэг гэр бүлд
төрсөө. За Эмельдаг төрөх үед гэр бүл нь чинэлэг байсан ч гэсэн 3 настай байхаас нь буюу 1932 оноос эхлээд гэр бүлийнх нь хөрөнгө чинээ бол буурч эхэлсэн. Тэгээ ядчихад нөгөө эцэг их хоёр нь ийм үсэд гэртэй байсгээл хэрэлдээл салцдаг гэсэн. Тэгэнгүүтээ үгүй би чамгүйгээр амьдрч чадахгүй нэ гэж нийлцдэг. Аа. Одоо тэр их токсик гэдэг нэг юм тий. Аа. За тэгээд энэ байдал нь бага наснд нь хид хид давтагдсны дараа Эмельда би ер нь ингээд том болох юм бол хизээч одоо эцэг шигээ юм саалж нийлсэн тий ингээд дунд нь нөгөө энэ тэр 11 хүүхдээ ягаад шүү дээ тий ингээд ийм зовж байгаа шүү дээ тэр чинь үр хүүхдүүдэд зовоохгүй гэж өөртөө амлсан. За тиймдээч Филиппиний тэргүүн гэр бүлийг хамгийн нэр төртөө авч явж гэн гэж бүр хожим тийм онгирооч гэмээр ярьслага өгчээсэн. За Эмельда багасаа Урай хэлээр хилд орсон бол Яванда Тагалог хэл сураад тэгээд англиар ярьж сурсан. За мэдээж католик шашны сургуульд суралцсан. Гэхдээ аавынх нь орлого мөнгө тар болсны дараа чаавс нөгөө нэг одоо ингээд манай хувийн сургуулиуд төлбөрөө хичээлд нь оруулахгүй хэлний ядаргаатай хийдэж штэ. Тэгэнгүүт яг ингээд төлбөрөө төлж дийлэхгүй түрээд сурагчдын өмнө чичлүүлж мөнгөө нэхүүлдэг байсан уу гэвэл байсан. За ядж хаад энэ үеэрээ нийслэл нөгөө Манилада амьдралаа авч дийлхээ байгаад гэр бүлэрээ нүгөөд хөдөө нутагт бол суурьсан. За магадгүй ингэж өсөхдөө нөгөө нэг юм дутуу хүчөө өссөн Эмельда яг тийм нэг одоо нөгөө юм үзээгүй гэж ярьдаг шиг үлнэ. Ууяг өнө хөрөнгө чинээний захаас атхангуудаа туйлд сурахад нь нөлөөсөн ч гэж магадгүй. Яг өнө манайхаа хүн бол өсхийн үлэн гэж ярьдаг штэ тий. За сургуультаас сурлагаар бол айхтар гавээгүй. Гэхдээ бас мууц сураагүй бичигдэж үлдсэн дүнгийн утаснуудаас нь харахад бол нэг юм дунджаар 80 орчим хувийн л үнэлгээтэй сурч төгссөн байдаг. Гэтэ ер нь бол нөгөө нэг хөөхөн байгаад онц сураад яах юм. Тиймээс өөрөө өгдөө ер нь сурлагатай байдгүй шүү мөгийн чи мэдэн дээ. За нэрээ яг тэр шиг хөөхөн байгаад онц сураад ч яах вэ гэдэг шиг Эмельдад бол юу лэн гоо үзэгслэн байсан болохоор Эмельда ч гэсэн өөрөө үнэхээр ихэмсэг бүр тийм бардам дийлдэггүй бүр өөрийгөө бүр тултал мэдэрсэн тийм охин байсан. За урлагийн хүн болно гэж гүрээсээр хагаад урлагийн сургуулийн тэтгэлэгч авсан. За 23 настайдаа Эмельда Манила хотод зүгээр л усын дайгин шиг амт эргэж ирсэн. Нөө хөдөөнөөсөө. За Манилад ирээд төлөөлөгчийн танхимын гишүүн улс төрч хамаатан Элпидио Греногийнхоо гэрт амьдарч эхэлсэн байна л да. За тэнгууд нүгэр чинь ингээ айлд байгаа штэ. Ийм айлд ийм статустай байсан заяа. Зүгээр нэг юм ядуу хамаатай учраас зарц барлагаас бол арай дээр. За Филиппинчууд чинь угаасаа баярчууд нь бол бүгдээрээ зарц барлагтай байгаа штэ. За тэгэнгүүтээ гэр бүлийн гишүүдээс мэдээж дорд ийм статустай байгаа байхгүй юу. За тэгээ ингийн нэг дэлгүүрт охин нь худалдагчаар ажиллаж эхэлснийг сонсоод аав нь бол өстой бөө уур болоо тий. Миний охиныг та нар дорд үзлээгээд хамаатнуудтай бүр ингээ хураа агсан тавьж байсан. За тэгэнгүүт нөгөө улс төрч хамаатнууд нь холбоо сүлбэгээ ашиглаад Эмельдад Төв банкнд ажил олж өгснөөр арай ингээ зиндаан агсан байгаа. За энэ үедээ буюу 1953 онд Эмельда Манилагийн гоо бүсгүн тэмцээнд орсон. За чухам үзэгслэн төгс зарай төрөх бие хаагаараа шүүгчтэйч тэр үзэгчтэйч тэр хуйлруулж байсан ч яагаад ч юм ялагч болж чадаагүй. Хөөх тийм үү. Гэтэ үнэхээр гоё эмэгтэйсэн. Үнэхээр тий Филиппин эмэгтэй гэвэл үнэхээр гоё бүсгүй байлээ. Сайхан бүсгүй. За хоёул дэмжээ аялагч яриад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 32 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ аялагчаар барилга уурхаан аагаас яа хүртэлх бүх төрлийн багаж хэрэгслийг Прашок ихтлгүүрээс гээд Прашок барилга уурхаан багаж хэрэгслийн ихтлгүүр дэмжээ ажиллаж байна. За эдний жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг зуны амьдрал 6 дугаар сарын 2-нд эхэлсэн. За одоо 6 дугаар сарын 30-ны хүртэл зохион байгуулагдаж байгаа. За зуны хямдралын үеэр бүх бараа 15% хямдарсан. За мөн сонгогдсон бараанууд 80% хүртэл хямдарсан байгаа. Тэгээ худалдаа авалтын үнийн дүнгээс хамаарч харилцагч бүрт гарын бэлэгтэй. За мөн та хүссэн бараагаа онлайнаар захиалан хүргэл авах боломжтой. Утас нь 7718 1111 7718 1111. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ аялагч Прашак ихтлгүүр баярлаа. За баярлаа. За танилцсан түүхийг ярьж өгнө. За 54 оны 4 сарын 6-ны өдөр Фердинанд Маркос Эмельда Маркосыг анх Филиппиний конгрессийн ордонд анх олж харсан гэж байгаа. Бүр маш тодорхой. За 54 он гэхээр Фердинанд 37 настай, Эмельда 25 настай байсан үе л дээ. Тэгээд аль хэдийн улс төрд орцсон байсан Фердинанд төсвийн сонсгол дээр сөрөг хүчний төлөөлөл хийж исэн гинэ. За сөрөг хүчний улс төрч болцсон. Та нар төсөвчин хитрээд байж танаа төсөө багасгаач гэж хэрүүл хийж исэн юм байна. За яг тэгээд бүр яг парламентын одоо манайхан бол их хурлын тахим дотор л тэгэл гэрэлтжсэн чинь тэр Эмельда гэдэг нөхөр болохоор Эмельда гэдэг бүсгүн өөрийнхөө улс төрч хамаатныхаа
нэг болох Даниэл гэж конгрессийн гишүүнтэй уулзахаар Даниэл гэдэг ийм үеэлтэйгээ уулзахад зүгээр л конгрессийн ордонд орж ирсэн юм байна. За тэгсэн яг тэр үеэр нь Фердинанд Маркос анх олж хараад тэгээ нөхөр чинь шууд хурлаа яг үүсгээ. Ямар амар хэрэг вэ? Тэгээ яг ингээ зүгээр өдөртөгч биш байсан л да. Зүгээр жирийн конгрессийн гишүүн байсан. Тэгэн гут нөгөө нэг хэрүүл хийчихсэн нөгөөтгөө хайгүйгээд. За. Тэгэн гутаа юу байсан? Эмэлдэг харчаад тэгээд бүр нөхөр өстө нөгөө нь хурлаа хийчаад гүйччихэд юу байсан? Хосе Гивера гэдэг ийм Manila Times гэдэг ингээд одоо тэр хурлыг сурвалжж байгаа сэтгүүлчийг таньдаг байжээ. Тэр сэтгүүлч тэр шууд гүйччихэд хөшөө энэ хүүхэн хин бэ гэж асуусан гинэ. Тэгсэн нөгөө Хосе Гивера гэдэг сэтгүүлч нь Ромулдез гэдэг нөлөө бүхий гэр бүлийн гишүүн. Энэ хүний чи хамаатан одоо энэ хурлын дарга штэ. Том спикер холын хамаатан л да. Тэгтээ спикерийн хамаатан. За наадах чинь юу яасан? Миссийн тэмцээнд одоо ард түмний ялагч. Миссийн тэмцээ төрүүлээгүй. Тэгтээ маш нөлөөтэй миссийн тэмцээний ард түмний ялагч болсон. Ийм бүсгүй байд юм а гэд ярьж өгчээ. За тэгэн гол нөгөө Фердинанд Маркос ч зүгээр шууд л анхны харцаар тэгээд дурлсан гэж. Өөрөө ч гэсэн сүүлд нь сэтгүүлчд ярьсан байдаг. Би ингээд ихнэрээ харахаар давчтаад харахгүй байхаар бүр давчтаад үнэхээр хэцүү байсан. Амьдралдаа би анх удаа л ийм сонин ийм хүчтэй мэдрэмж авч ийсэн гэж ярьсан байт юм байна. За тэгээд хамгийн зөвүүн нь шууд тэр ингээд конгрессийн ордон дотор харчаад тэгээд тэр сэтгүүлчээс асуучаад за ийм мис хүүхэн юм байна. Нөлөө бүхий одоо юу гэдэг улс төрч хамаатнуудтай юм байна гэдгийг мэдчихээд шууд очиж танилцах гэснээр танилцаагүй. Эхлээд хажуугаар нь зөрсөн гинэ албаар алхаж яваад тэгээд яаж байгаа юм бэ гэсэн чинь өндөр намаа харьцуулж байгаа гинэ. Эвэр. Тэгээ яг хажуугаар нь ингээ албаар зөрөхдөө яг ингээ хажуугаар нь хараад тэгээд нөхөр ямар ч байсан. За ямар ч байсан би нэг инчээр л өндөр юм байна. Тий. Тэгэхээр тий. Нэг инчээр л өндөр юм байна. За ингийн гутаа эргэж гүйжирэн гутаа нөгөө сэтгүүлч дээр очиод би тэр танилцуулаадаг. За. Гэт хоргоцсон гинэ. Тий. Тэгээд ер нь бол энэ Эмельда Маркос тухайн үедээ бол яах вэ? Тэгэл гэр бүлийнх нь баахан улс төрчд байсан. Нэг тоогооч гэрээр нь дүүрэн л ах トゥ өндөр нь баахан улс төрчд байсан болохоор нэг тоогоогүй. Тэгсэн Фердинанд Маркос одоо юу гэдэг тэр ахынд нь ирээл. За тэгэл тэрнээс хойш ингээд байсыгээл ирээд исэн юм байна. Тэгжсэн чинь католик шашинтнуудын хувьд нэг юм хавар 3-4 дугаар сард ариун 7 хоног гэдэг нэг юм шашны баяр болд юм байна л да. За энэ баярын үеэр нөгөө Фердинанд Маркос чинь гэрт нүрээд иржээ. За тэгээд нөгөө Эмельда чинь нэг төдийлөн тоодгүй байсан юм байна. Байдаг л нэг улс төрчдийн нэг гээд. Тэ тэгсэн чинь нөгөө ариун 7 хоногоо Бакио гэдэг ийм газар Даниэл гэдэг нөгөө нэг улс төрч үеэлийнхэн гэрт очиж өнгөрүүлээ гэдэг ингээд Эмельда Маркос тэр үед ярьжээжээ. Тэгсэн чинь нөгөө Фердинанд Маркос ч өө тэгээ би таныг хүргээд өгье. Тэ би тантай суг явъя. Гэхдээ би юу яахгүй. Нөгөө сэтгүүлч Хосе Гиверагаа дагуулад ингээ явъя. Бид нар айлд түүг болохгүй танаа айл яаж явахын бид нар ингээд юу ячнаа. Буудалд буучнаа. Гэт би таныг хүргээд өг гэсэн чинь нөгөөтг нь за тгийгээ хүргүүлсэн юм байна. За ингээд энэ 7 хоногийн турш хажууд нь буудал төрөсөлж авч жагаад тэгэл ерөөсөө нэг цэцэг навч амтан шивтэн барайл 7 хоног гүйсэн юм байна. За тий. Тэгээд яг энэ 7 хоногийнхаа үеэр би танд ингээд хайртай болчлоо, дурлцлаа гэд имэйлдад надтай гэрлээч гэж санал тавьжээ. Бүрүү. Тий. Тэгсэн чинь нөгөөтг нь татгалцсан. Өөгүй би чамтай гэрлэхгүй гэсэн юм байна. За тэгсэн чинь нөгөө Хосе Гивера гэдэг сэтгүүлч нь дараа нь тэр нөгөө нэг Эмельда Маркос хэлсэн юм байна. Чи яаж байгаа юм бэ? Наад залуу чинь үнэхээр ирээдүйтэй залуу. Чи ирээдүйд Филиппиний тэрхүү хатагтай болмооргүй байгаа юм уу? Наад нөхөр чинь ер нь бол Филиппиний улс төрч болох ерөнхийлөгч болох ирээдүйтэй нөхрөө улс төрч нь тэгж ярьдаг юм аа. Үнэхээр чадварлаг залуу штэ. Гэж хэлснийхэн дараа зөвшөөрсөн байт юм бил. Амар ер нь айхтар хүүхэн байна тий. Амар тий. Тэгээд ер нь бол тэгж хэлж ятгсныхын дараа шууд за хоёулаа гэрлэе гэж зөвшөөрсөн. За. Тий. Тэгээд яг гэрлэх болсон чинь нэг асуудал гарч ирсэн. 37 настай Баян Хангалуун айлын хүү чадварлаг хуульч ирээдүйтэй улс төрч даанч ганц гимн гэрлээд гэр бүлтэй байсан тэр үедээ салааг байсан. Хоёр хүүхэдтэй эхнэртэй байсан. Тэгээ бүр ингээд имэйлдаа хараад ухаан мэдрэлээ алдаад орон гэр эхнэр хүүхдээ хаяа дараас нь гүгээд байгаа нь энэ. Тэгэн гут чи эхнэрээсээ сал. Тий жиж гэр бүлтэй юм биш тэгч. Өө тгий гэж шууд салцсан. Үнэхээр дурлсан юм байна нэр. Үнэхээр дурлсан. Би чамтай гэрэлжээвэл те. Чамтай л гэрэлжээвэл ч тэгээ би стор хорвог туулсан ч чадна гээл дөрөсө. Дор нь гэр эхнэрээсээ салаад тэгэл хоёлаа гэрлээгээ. Тэгээд ингээд гэрэлсэн гин. Йоо. За. За нэг хамтран аялагч ярьчаад өргөжлүүлье те. За Улаанбаатар хотод 12 цаг 38 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар Folio Forte 800 гээд Folio хүчил хамтран ажиллаж байгаа.
За энэ фолио фортыг ихэвчлэн жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ хүүхэдтэй болохыг хүсэж байгаа гэр бүлүүд бас хэрэглүүл илүү бас хэрэгтэй байдیں۔ Гинэ. Тий, тэгэхээр яг энэ үед жишээ нь за жирэмсэн эмэгтэйчүүд эсвэл хүүхэдтэй болох гэж бэлдэж байгаа бол Б витамин, за D3 витамин, йодын эрдэс утсыг зохих хэмжээгээр одоо юу гэдэг биедээ авч явах хэрэгтэй гэж байна. За жирэмсэн хөхүүл яг энэ үед бол энэ фолио фортыг хэрэглүүл маш сайн гэж. За тэгтээ одоо хоол хүнсний бүрэлдэхүүнд байдаг гэрэл мэдрэмтгийн фолиочл витамин B12, за угаасаа ховорхон байдаг йод те. За витамин D3 нь ихээр нэмэгдсэн хэрэгцээг бүрэн хангаж чадах хэмжээнд хараахан хүрдгүү гинэ. За одоо яадаг вэ бид нар чинь ингээд дотроо дахиад нэг ийм ураг тэнд тэжээгээд байна штэ тий. За ялангуяа амтны гаралтай цөөн төрлийн хоол хүнс сэргэлдэг хүмүүс дээрх витамин, эрс бодис хэрэгцээг зөвхөн хоол хүнсээр хангахад бол мэдээж бүр хэцүү. За тэгэхээр фолио фортыг хэрэглэснээр та болон таны хүүхэд яасан байх нь эдгээр хэрэгцээд шим тэжээлийг тэнцвэртэй авах боломжтой болох нь штэ. За тэгэхээр ер нь бол жирэмсэн тэгээ бас жирэмслэхэд бэлдэж байгаа бол бас энийг уумаар юм байна тий. Ер нь бол фолиочл жирэмсний витамин. Ер нь бол за фолиочл нь витамин B9 гэдэг байгаа байхгүй юу? Эсийн хуваагдал. За тэр их хүрийн эд эсийн өсөлтөнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгээ жирэмсэн болон хөхүүл үед үнэхээр чухал ач холбогдолтой. За энэ нь мөн амьдрал одоо тэр бүрэлдэн бий болоход тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа. За жирэмсний их хүн үеэс эхлээд хангалттай түвшинд одоо энэ фолиочлыг авч явах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу? Тиймээс жирэмсэн болохыг хүссэн үеэс эхлэн фолиочлийн бэлтгэлийг хэрэглэхийг эмчнэр бол зөвлөдөг. Энэ фолиочл бол йодор маш баялаг. Гэтэл яг үннийг хэлэхэд йодыг хэрвээ хүнснээс аавыг гэвэл далайн бүтээгдэхүүнээс авч болно. Гэтэл бид нар далайн бүтээгдэхүүн хэрэглэдэг. За өндөг сүүнд маш бага хэмжээгээр байдаг. Тийм учраас ялангуяа жирэмсэн, за хөхүүл жирэмслэхээр бэлдэж байгаа хүмүүс бол энэ йодын хүчлийг авахын тулд энэ фолио фортыг бол маш сайн юм байна. Бүх юмын сангуудаар байгаа. Энийг мега ингээд хүмүүс тарааж өгсөн. Жирэмсэн болох ч хүмүүс угарагч. Эхлээд авснаа. Би ингээд за би тэгвэл авах бай. Яа, илэг аваасан. За, илүүдэд ирэнгөө мэдээлэл яг албан ёсныхаа нэмж төлөөлөгч нараас 77 тэг 8166, за 86 тэг 2 8166 гэдэг утаснуудаас аваарай. За, тэгээд юу юм бэ? А фарма гэд сүлжээ эмийн сан болон бусад бүх эмийн сангуудаар байгаа. За, ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар фолио форте 800 фолиочл хамтран ажиллаж байна. Баярлалаа. За, баярлалаа. За, одоо би гэрлэлтийг ярьж өгнө. За, Фердинанд Маркос Эмельдатаг гэрлэхийн тулд католик шашин хүртэл бүр дагаар орсон гэж боддоо. За, ингээд анх би бинийгээ хараад танилцснаасаа хойш ердөө 11 хоногийн дараа буюу 1954 оны 4-р сарын 17-ны өдөр католик шашны сүмд санваартнаар ингээд нууцхан гэрлэлтэд ажилласан. 11 хоноод уу? Тий. За дараа нь Эмельдагийн ааваас цахилгаан шуудангаар зөвшөөрөл авсны эцэст 5-р сарын 1-ний өдөр Манила дахь Сан Мигелийн зочин дугуйнд ном ёсоор нь хормын ёслол үйлдсэн. Тэг хамгийн амар нь яасан гэж мүгий. За одоо яг энэ Фердинандыг Эмельдатай хормын аж авах үеэр нь нөгөө анхны эхнэрээс нь 3 дахь хүүхэд төрж исэн. За яг нөгөө клипэн дээр гардаг шиг хормын аж ахт нь 3 дахь хүүхэд нь тэнд төрж исэн. За ингээд гэрлэлтэд батлуулсныхаа дараа Эмельда өстой нөгөө хүүхдтэйхаасаа мөрөөдөж ирсэн шавхагдашгүй эд баялаг химжээлэшгүй эрх мэдлийн давцан руу бол нөхрөө бараг л сойж эхэлсэн гэж хэлж болно доо. Ер нь бол хурдны морь үйж байгаа юм шиг л те. За анх бүр нөхрөө ингээд жирийн нэг сөрөг хүчний төлөөллөөс анх танилцсанаа жирийн нэг хүч байсан шүү. Тэргүүн игнэний том ус төрч болох замналыг нь бол Эмельда тавьж өгсөндэг. Яг арталт нь хийжсэн. За бараг л араас нь ингээл ерөөсөө сумсаар агаад нөхрөө ерөнхийлөгчд нэр дэвшүүлсэн. За Баадуугийн чангалал тавьчих юм заяа. Компанид ажлыг нь хэн удирдсан гэж бодож байна? Эхнэр нүү. Мэдээж төмөр ирвэхээ Эмельда Маркос удирдсан. За компанид ажлын төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрийг нь бүгдийг Эмельда одоо боловсруулж өгсөн заяа. За мэдээж бүгдийг бичээгүй ч гэсэн ер нь бол Эмельда тэнд ингээд ногоон гэрэл асаагаагүй бол гэдэг нь одоо эхэллээ ингээ тгийл гээг бол Фердинандын сонгуулийн штабаас А гэдэг аваач гарддаг байсан гэж байгаа байхгүй. Амар. За Филиппинчүүдэд бугсан их авилгатай тийм үү? Цогтой тэмцэх улс төрч хэрэгтэй байсан болохоор авилгалыг нухчин дарах урайтай Фердинанд Маркосыг 1965 оны 12 сарын 30-ны өдөр
ингээд сонгоцсон ерөнхийлөгч болгоцсон. Нөхрөө ерөнхийлөгч болгоцсон. За айлгалдаа тэмцэхстэй ерөнхийлөгч яасан. Гарч ирсэн даруйда улсын өрөнгийг бол цөлмөөд эхэлсэн. Бүр огт байхгүй хүнийг үүсгээд нэр дээр нь үл хөдлөх авах замаар анх завшиж эхэлсэн баг. За. Улсын өрөнгийг. За амтлсан ирээ 13 дахин гэдгийг үлгэр болж идэж уuna гэдгийг бол жинхэнэ утгаар нь үзүүлсэн. За тоглоомын дүрмийг тогтоосон Имелда яаж зүгээр ах вэ? 4 сая доллараар Романовын гэр бүлийн өмчөөс Эрдэнэсийн шигтгээтэй тэтэм авсан. Филиппиний иргэд өдөрт $2 хүрэхтэй өгөөтэй мөнгөөр амь зогоож ихэнх нь ядууралд гүн нэрүүдэж байхад тэргүй хатагтаа өгцгөө $20 ариун цэврийн гар хатгамалтаа торгоор арчижсэн. Яа. Амар. За. Ер нь яг энэ гэрлэлтийг хайр дурлал гэхээсээ илүүтэйгээр хоёр талаасаа тооцоотой гэрлэлт байсан гэж үздэг. Тий зарим хүмүүс. За, Имелда бол ерөөсөө л энэ алдартай улс төрч болно, ирээдүйтэй улс төрч болно. Тэгэхээр би энэ хүнтэй гэрлэе гэсэн. Маркос болохоор энэ Имелдагийн чинь нөгөө гэрүүлийнх нь баахан улс төрчд байгаа шүү дээ. Тэгэхээр бас улс төрчид нөлөөтэй ийм улс төрчтэй ийм айлын охинтой би гэрлэе гэж үзсэн гэдэг. Гэхдээ ер нь бол Фердинанд анхны их нэртэй харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүдэтэй Имелдатай нийлүүл ер нь л одоо юу гэдэм бэ? Мэдээж үнэхээр сайхан хүүхэн хайртай болсон. Дээрээс нь аргын ар гэр нь улс төрч байсан учраас надад ч хэрэгтэй гэж үтсэн шиг байгаа юм. Тий. Тэгэд магадгүй зүгээр ингээд тооцооллоор гэрэлсэн гэж ярьдаг ч гэсэн яг сүүл рүүгээ энэ хоёр бол яг нэг хүн шиг үнэхээр бие биендээ маш сайн тусалдаг, дэмждэг, хоёр биетэй нэг сэтгэл, нэг үзэл бодолтой юм шиг ийм амьдралын зарчим, үзэл хандлага нийлсэн ийм хос болсон байдаг. Тий. Тэгэд ерөнхийлөгчийн ордон руу орох зам бол мэдээж дартан байгаагүй. За анх бол нөхөр ингээд нэг зүгээр л сөрөг улс төрийн одоо тийм жижиг улс төрч байсан нөхрийнхөө стратегч болоод өөрөө айгүйх гүйсэн байт юм билээ. Нөхрийнхөө араас одоо нөхрийнхөө улс төрийн замыг засах гэж ингэж явж байгаад ядаргаанд ороод сэтгэл санааны хямралд ороод за ингээд нөхөр нь эхнэрээ Нью-Йоркийн хамгийн сайн гэдэг эмнэлэг рүү явуулсан. За ингээд нөхөр Америкт байжгаад Нью-Йоркоос эмчилгээ хийлгэчээд эргэж ирэхдээ нөхөр бол өстой төрөл арилцсан шиг ирсэн гэж байгаа. Тий. Тэгээд яг энэ үедээ одоо юу гэдэг тэр өрсөлдөгчнөр ч гэсэн ирдэг. Имелда Маркос Америкаас ирэхдээ яг өстой ийм төмөр хүүхэн болсон байсан. Зүгээр хэнийгч болохгүй л алаал зайлуулчихна. Болохгүй л алаа зал тэ ингээд болж игэл хэлмэгдүүлээд ерөөсөө ингээд тий нөхрийнхөө өөрийнхөө замд хөндлөсөн зүгээр хэнийгч ямар ч өрөвдөх сэтгэлгээр зайлуулсан ийм амар хүйтэн цустай бол ирсэн гэж үздэг юм байна лээ. Тэгээ ямар санда бүр Фердинанд Маркос бол миний нууц зэвсэг бол эхнэр минь гэж ярьдаг. Эхнэртэйгээ бүх ажлаа зөвлөдөг байсан. Тий ийм юм байна лээ. За тэгэл Имелда Маркос ерөөсөнгөл өдөр алгаслаг том улс төрчдийг орон зоог хийгээл ард түмэн ядуу байгаад нөхөр стоног ерөнхийлөгчийн ордонд ороо болгон зоог барайл баяр цохоогоол Филиппиний том улс төрчнөртэй юугаал найзлаал. Тэгээд хот тосгодоор нь явах таалстай. Миний нөхөр бол Тамирчин, Дайны Баатар, сайн эцэг хэвээр манай нөхрийг миний нөхрийг дэмжээрэй гэдэл өөрөө тэгж ярьж явдаг байсан. Тэг ийм байлээ. Тэгэл нөхөр энэ хоёр чинь ерөнхийлөгч болоод төрийн эрхэнд гараад удаач Фердинанд Маркос юуны Цюрихийн банкнд Уильям Сандерс гэдэг нэрээр данснэ гээл. Эхнэр нь болохоор Джейн Райн гэдэг гадаад нэрээр данснэ гээл. Тэгэл тийшээгээ мөнгө хулгайлдаг байсан гэж хэлдэг гэсэн. За ингэсэн гинэ. Маркос ерөнхийлөгч болоод төр улсаа хөгжүүлэх нэрийн дээр одоо эд цөлмөж байхад нэг ийм үйл явдал болсон. За ерөнхийлөгч байна ер нь бол ер бусын үзэсгэлэнтэй ихнэрээ төр барьсныхаа дараа бол гадны орнуудад яг дипломат зэвсэг болгон ашигладаг байсан. За төр улсын удирдагчдаар Филиппинд ашигтай шийдвэр гаргуулдаг байсан. Амар байгаас тээ. Имелда ядж байхад хайрлал ингэж алдаг байсан. Бид бүр хэлсэн шүү дээ. Үйлчлэгч, тоогооч, үсчин, массажчсан заяа. Ядаж тэр нэг үсчнэрээ бас адилхан массаж жилгэж болно шүү. Тусдаа дахиад массажчсан заяа. Иймч гээд бараг 100 хүний бүрэлдэхүүнтэй за нэмээд 200-аас 300 ийм том чемдаантай ингээд ачаатай ирдэг байсан заяа. Тэгээ ямар ч төр улсынх ингээ хараад ингээ бүр шоконд ороод ингээ юу энэ одоо яг юу хийж байгаа ингээд хариуд нь харин тухайн улсын удирдагч төмөр ирвэхээ өрхөнд ороод Филиппинд заавал нэг юм өгдөг байсан гэж байгаа. Бүр заавал шүү. Хоосон ирнэ гэж хизээч байхгүй за. Гэтэл Фердинанд гой эмхтэй гуухаар тэгэл одоо залтаа тэгэл өгд юм байх та. Тэгсэн чинь нөгөө Фердинанд ч харин төр удирдлагынхаа хажуугаар эхнэрээ араар нь тавьдаг болсон тогтоогцсон. За. Холливуудын жүжигчин Дови Бимс гэдэг бүсгүйтэй 2 жил явуулсан нь бол хөдлөшгүй баримтаар нотлогдсон. Чи одоо хөдлөшгүй баримт гэхэлэр юу гэж бодож чинь? Зураг хүрэг гэж бодож байна уу? Тий. Үгүй. За. Фердинанд Маркосын жүжигчин бүсгүйтэй бэлгийн ажил хийж байгаа болон дараа нь ярилцаж байгаа аудио бичлэг нь бүр цацагдсан. Чаавасаа. За. Жүжигчин орныхоо доор
дуу хураагуур тавиад бичиж авдаг байсан байгаа хгүй юу. Ааха. За ерөнхийлөгчийн нөгөө нэг тэр аагчж өгч байгаа чимээнээс гадна орны давтамжтай бүр нөгөө хятнах чимээ тий. Ааха. За үнсий гих мэт үгснэ ингээд бүр гутамшигтайгаар цацагдсан. За ямар ч ихнэр хүн ийм үед салнаа да. За. Гэтэл яасан юм яа л да. За ир алдаж иргэн нураал эцэг. Яа. Тэгэхээр яалч хүн юм ирэх шиг байж тий. Байсан харин Ааха. зүгээр яг ингэсэн аятай нөхрөө уучлаад болсон явдлыг огт болоогүй юм шиг яг ийм араншин гаргасан гэж бичигдэж үлдсэн байт юм бэл. Яа. Бүр цацагдсан шүү дээ мөгийн энэ нь. Нөхрөөсөө илүү баг ихнэр нь зэв хөөх юм байсан юм байна тий. Харин тий. Йоо тэр сэтгэл зүйгээ бол амар хол байлгадаг тий тэр чид. Зүгээр одоо тэр жүжигчүүхэн бол санаатай байгаас тий. Бүр орныхоо дурдуугаар тавиараа тэгээд тэрийгэ бүр цацсан байхгүй юу? Цацсан. Унгаах гээд штэ. Ааха. Нэмэргүй. За ингээд Маркосын гэр бүл гадны орнуудад даалгаруу данс хурамч нэрээр нээгээд Филиппиний хөрөнгийг хулгайлсан гэдэг. Түр барьсан 21 жилийн хугацаанд Маркосын гэр бүл 5-аас 13 тэрбум долларыг улсаасаа хулгайлсан нь тогтоогдсон гэж байгаа. За энэ хөрөнгөний талыг нь Филиппиний засаг төр буцааж авсан гэдэг. Тэгээд 86 онд иргэдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдсэн, авилга их авсан. За төр улсаа цөлмсөн гэд Фердинанд Маркосыг төрийн эрхээс хүчээр буулгасан. За ингээд ерөнхийлөгч Тэргүү Хатагтай хоёр Хавай руу дөрвсөн. За Хавайд очихдоо Хавай нисэх буудлын дээр зүгээр ажилчид Хавай нисэх буудлын ажилчдыг нь нүдийн ороо дээр гаргасан. Баахан үнэт хэдлэл алтан гултмаа 13 сая доллар бэлнээр аваад ирсэн. Хавайд буухтаа огсноосоо буухтаа. Тэгээ гайлын мэдүүлэг нь зүгээр ингээд 50-аас 60 хуудсан юм. Тийм авчирсан ингээд бүгэлсэн. За ингээд Хавайд оргонж явахдаа Фердинанд Маркос 89 онд 72 настай бөөрийн дутагдлаар нас барсан. Харин эхнэр нь нөхрийнхээ шарилыг үнсэж эмгэнлээ илэрхийлж байгаа ийм зураг цэцэгдсэн байдаг. Тийм шилэн хоргон дотор хийсэн бай. Харин тийм. Тэгээд Эмилда Маркос 100 гаруй удаа шүүхэд дуудагдсан. Тэгээ ер нь бол сүүлдээ цагаадаад 92 98 онд бүр дахиад Филиппиний ерөнхийлөгчд нэр дэвшиж үзсэн. Өөрөө юу? Тэгээ бүр гарч чадаагүй. Тэгээд ямар сайндаа хамгийн алдартай хошин гонигтай амар яриад та 3000 хос гуталтай юм өгч чинь. Юу 3000 гутал яриад байгаа юм бэ? Надад 1060 гутал байгаа. Намаг баг хэтрүүлэн доромжиж хэлмэгдүүлж байна. 3000. Тэгвэл би 1060 гуталтай штэ юу яриад байгаа юм бэ гэж бүр тоогчгүй ярьсан. Тэгээд одоо хүүн Филиппиний ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Тэгээ хүүгээрээ бахархаа сууж идэг одоо. Яа. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 19-ний пүрэв гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хайрын түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань хамтран ялагчаар Folio Forte 800 Folio хүчил за мөн хүнс комплексийн Smoked and Raw Bacon шинээр танилцдаг уриатаагаар хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3